Сайн байцгаана уу? Өнөөдрийн шинэ бичлэгээ эхлүүлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр анх удаа микрофонтой бичлэг хийж үзэж байна. Өнөөдрийн ярих сэдв бол гидсний тунгалгийн систем буюу лимфийн системийн тухай ярих болно. Энэ бол маш чухал систем байгаа. Гидсэнд бол хүний дархлааны 70-80% нь бол гидснээс хамааралтай гэдгийг бол өмнөх гидс ба дархлаа гэсэн сэдвүүд дээр ярьсан байгаа. Энэ үүргийг бол гүйцэтгэдэг зүйл нь бол энэ тунгалгийн булчирхай тунгалгийн систем, лимфийн систем байгаа. Энэ тухай маш дэлгэрэнгүй ярьж өгье. Зөвхөн дархлаа төдийгүй өсөө гидсийг бол хамгаалах маш олон чухал үүргүүдийг гүйцэтгэдэг. Лимфийн урсгал, лимфийн систем, лимфийн зангилаа гэх мэт гидсэнд байрлах тунгалгийн лимфийн бүхэл бүтэн систем байгаа. Ер нь лимф гэдэг бол хүний бие бүхэл бүтэн бүрхсэн маш том систем эргэлт байдаг. Энэ нь бол бүхэл эргэнтэнд байдаг. Мөн гидсэнд ч маш том зангилаа, маш том систем эргэлт бол байдаг юм аа. Тэгэхээр энэ тухай бол дэлгэрэнгүй ярьж өгөх болно. Тийм учраас бичлэгээ дуустал нь заавал үзээрэй. Мөн миний өмнөх хийсэн хоёр бичлэг маань бол маш их хүмүүс бол маш их үзлээ. Маш олон хүмүүс намайг итгэж дагсан учраас бол маш их урамтай байна. Тэгээд заавал би энэ бичлэгүүдээ чанартай хийх ёстой гэд бас маш их хариуцлага надад бол оногдлоо. Одоо би 250 дагагчтай болсон. Хоёр бичлэг маань нэг бичлэг бол арьс гидс ба арьсны залуу байх нууц гэсэн бичлэг бол 500 гаруй үзэлт авлаа. Үүний өмнөх гидсний микробиом хамгаалж залуужуулах бичлэг маань 1500 үзэлт авлаа. Энэ бол маш том рекорд байлаа. Өмнөх үзэлтүүдээ бол 5 нугалсан. Ийм учраас дараагийнхаа бичлэгийг бол маш чанартай хийх ёстой гэдэг маш их хариуцлага бол надад ирсэн гэдгийг бол маш ихээр ухамсарлаж байна. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье. Бичлэгээ тавтаа сууж тухлан үзхийг хүсье. Таны гидс байн бөмбөлөг шиг оож өглөө босгод чинь нүүр хөл тань хогноод байна уу? Арь суур ашиг, тарих манд, 30 ултгүй архаг ядаргаа болон хэвдийн дотор өхний гол сурвалж нь гидсэн тунсан хорт бодис байдаг. Үүнээс болж дээр дурдсан завар шалгаа гарна. Тэгвэл үүнийг шийддэг, зохицуудаг систем таны гидсэнд байдаг. Үүнийг гидсний лимфийн тогтолцоо хариуцдаг юм. Гидсний лимфийн тогтолцоо нь хүний биед 3 гол чухал үйл ажиллагааг хариуцаж ажилладаг асар том сүлжээ юм. Нэгдүгээр үүрэг нь дархлааны үүрэг, хоёрдугаар үүрэг нь гидсний шингэний зохицуулалт ба хорт бодисыг зайлуулах, гуравдугаар үүрэг нь хоол хүнсээр орж ирсэн өөх тосыг шимэгдүүлэх. Эдгээр 3 үүргийг хариуцдаг. Гидсний лимфийн тогтолцоо нь анатомийн хувьд 4 үндсэн бүтцээс тогтдог байна. Үүнд нэг лактиал хөхлөг судас, нарийн гидсний салт бүрхүүлийн хөхлөг болгонд байрлах маш жижиг микро тунгалгийн судаснууд байдаг. Хоол хүнсээр орж ирсэн өөх тос болон тосод нь дуустдаг А, Д, К витаминуудыг анхлан соронцноос шингээж авдаг. 2 перийн товроонууд, перс пачерс. Нарийн гидсний хананд орчих дартааны эсүүдээр Т ба Б лимфоцитууд баялаг тунгалгийн эдийн бөөгнөрөл юм. Энд байрлах ийм эсүүд гидсээр чинь урсан өнгөрч байгаа хоол хүнс, бактери, вирусыг тасралтгүй шалгаж энэ аюултай юу, аюулгүй юу гэдгийг кодолж байдаг. 3. Гидсний тунгалгийн судаснууд ба мезентери. Лимфийн жижиг судаснууд өөх тосоор баялаг цагаан өнгөтэй тунгадаг шингэнийг цуглуулж том судаснуудад дамжуулдаг бөгөөд энэ жижиг судаснууд нь нийлж гидсний ханд болон чацархай үлэн гидсний холбоос дагуулсан цуглуулах том судасыг үүсгэнэ. Энэ нь шингэн болон өөх тосыг дээш зөгөөрлөх тусгай хурдны зам болдог. 4. Чилийн дамжуулах суваг, цистерны чили, хэвлийн хүндэд өрцний доор байрлах тунгалгийн шингэний төв цугларах сав ба усан бассейн. Гидс болон доод мөчтөөс ирж буй тунгалгийн шингэнийг цуглуулж цээжний гол тунгалгийн сувгаар
thoracic duct дамжуулан цусны эргэлтэд оруулдаг. Одоо гидсний лимфийн тогтолцооны хариуцдаг дээрх 3 үндсэн үүрэгт ажлуудын талаар арай дэлгэрүүлж ярив. 1. Гидсний тунгалгийн тогтолцоо ба дархлаа яагаад ийм айхтар том юм бэ? Хүний биеийн дархлааны эсүүдийн 70-80% нь зөвхөн гидсэнд байрладаг. Энэ нь самсаргүй зүйл биш юм. 1. Пейрийн товруу, Peyer's patches ба Peyerийн зангилаанууд нарийн гидсний салстан доор байдаг дархлааны байлдааны постууд юм. Энэ нь гидсэн дэх бактери, вирус, хоолны уургийг тасралтгүй шалгаж аюултай юу, аюулгүй юу гэдгийг шийдэж байдаг. 2. эсүүд микрофолцис гидсний салстан дээрх тусгай скаут эсүүд юм. Гидсний хөндийгөөс бактери эсрэг биетүүдийг барьж аваад тунгалгийн зангилааны Т ба Б лимфоцит эсүүдэд очиж танилцуулж өгдөг. Т ба Б эсүүд эдгээрийг устгаж хоргоожуулдаг байна. 3. Мөхлөх тунгалгийн зангилаанууд mesenteric lymph nodes гидсээ чандах чадвартай генералуудын штаб. Гидснээс шимэгдсэн бүх зүйл хамгийн түрүүнд эдгээр зангилаануудаар дамжиж шүүгддэг. Энгийнээр тайлбарлах юм бол малын гидсэнд байдаг чацархайнуудтай адилхан бүтцтэй байдаг. Хүмүүс булчирхай гэж энгийнээр ярьдаг байна. Энэ зангитаг асар олон тусгай шалгагч эсүүдтэй биологийн сүлтүүр гэж ойлгож бодно. Шингэн зангилаа руу ороход дараах 3 гол процесс явагддаг. 1. Механик шүүлтүүр ба идэх үйл ажиллагаа фагоцит зангилааны үүдэнд макрофаг болон дендрит эсүүд манаа зогсож байдаг. Шингэнтэй цуг урсаж ирсэн бактерийн задрал муу тосны тундас өвчсөн эсвэл хорт бодисын эдгээр эсүүд шууд сорон шиг барьж аваад зажилж фагоцит хийж устгадаг. 2. Бактерийн хорс сармагжуулах гидсний муу бактериас ялгардаг липополисахарид хэмээх аюултай эндотоксин зангилаан дээр ирэхэд дендрит эсүүд түүнийг танин зар дархлааны эсүүдийг идэвхжүүлснээр хорыг цусны эргэлт рүү оруулах болгүй зангилаан дотроос харамгжуулж аюулгүй болгодог. 3. Найзууд дайсан уу гэдгийг шалгах иммун толеранс. Энэ булчирхай нь хамгийн тухайлаг ажил хийдэг. Хоол хүнсээр орж ирсэн сайн уурэг, сайн бактерийг найз гэж танин аюулгүй нөтрүүлдэг. Харин аюултай вирус, муу бактери, хорт бодисыг дайсан гэж зан Б лимфоцит эсүүдэд дохио өгч иммуноглобулин А хэмээх хамгаалтын эсрэг биет үйлдвэрлүүлж эхэлдэг. Ингэснээр хүний биеийг хорт бодис, халдварт өвчин, хашил зэргээс хамгаалдаг байна. Хоолгор өргөн гидсний шингэний зохицуулалт ба хорт бодисыг зайлуулах. Хоол хүнс ундаагаар гидсэнд өдөрт дунджаар 2 литр шингэн орж ирдэг бол хоол боловсруулах замаас цөс нойр булчирхайн шүүрэл гэх мэт 7 литр шингэн ялгарч нийт 9 литр шингэн гидсээр эргэлдэж байдаг. Үүний 90 гаруй хувийг цусныг хялгасан суд шимж авдаг бол асар чухал үлдсэн хэсгийг тунгалгийн систем хариуцдаг. Интерстициал шингэнийг цуглуулах. Хоол шимэгдэхгүй үед гидсний хан эдисийн хооронд интерстициал орон зайд асар их шингэн ба ураг цуглардаг. Цусны судсын бүхэн шингэнийг эргүүлэн сорж амждаггүй. Тунгалгийн системийн дренаж үүрэг. Тунгалгийн микро судснууд энэ илүүдэл шингэн эдисийн интерстициал шингэнийг саранзан шиг сорж авснаар гидсний хан хавгнахаас эргэлдэг. Шингээлтийн даралт ба динамик. Тунгалгийн урсгал нь гидсний ханан дахь гидростатик даралтыг тэнцвэржүүлснээр нарийн гидсний хөхлөгүүд цаашид хоол тэжээлийн бодисыг тасралтгүй хэвийн шимэх боломжийг хангаж өгдөг. Гидсэн зөвхөн хоол шимдэг газар биш, асар их метаболизмын хог хаягдал үүсдэг гол цэг юм. Муу бактерийн задралаас үүсдэг липополисахарид, эндотоксин, хүчсэн эсүүд болон эдисийн хог хаягдлыг тунгалгийн судснууд соронзон шиг сорж авдаг. Үүнийг энгийнээр тайлбарлавал хол байгууламжийн бохир усны хоолоогоор муу ус ба бохир ялгадас хоёр нэг сувгаар зэрэг урсдагтай адил. Анатомийн хувьд нэг замаар, нэг судсаар, гэхдээ физиологийн хувьд 2 өөр механизмаар явагддаг гэсэн үг юм. Энэ хоёр үйл явц гидсний тунгалгийн системд хэрхэн нэгдэж яаж явагддаг механикийг энгийнээр тайлбарлая. Эдисийн хооронд байгаа илүүдэл шингэн болон тэнд тунсан хорт бодис, липополисахарид, бактерийн задрал, метаболизмын хог хоёр хоёулаа нарийн гидсний нэг л микро тунгалгийн судас болох лактал ба тунгалгийн хялгасан судасны нөхөр зэрэг сорогдсон орд. Тэгэхээр сувгийн хувьд царын ганц ус зайлуулах ба хог тээвэрлэх нэгэн сувг юм. Тунгалгийн судас дотор орсон хойноо энэ хоёр зүйл хоёр өөр үүрэг гүйцэтгэнэ. Шингэний зохицуулга эдисийн хооронд даралт ихсгэд тунгалгийн судасны микро хавхлагууд нэгдэж шингэнийг соронзон шиг сорж авна. Зорилго нь гидсний хан болон эдисийг хавгнахаас сэргийлж
цуснд орох шингэний хэмжээг тэнцвэржүүлэх юм. Хорт бодис цэвэрлэх. Цус руу шингэнтэй цуг орж ирсэн хорт бодис ба бактериуд тунгалгийн зангилаанууд перийн товрог ба мезентерийн зангилаа дээр ирэхэд тэнд байрлах дархлааны эсүүд Б лимфоцит макрофаг орыг нь сармагжуулж бактерийг устгаж шүүлтүүрээр оруулдаг. Тунгалгийн систем нь цус шиг зүрх гэдэг хүчтэй насвасгүй. Шингэнд өөрөө усаж байж л доторх хорт бодисоо дагуулan тунгалгийн зангилаа руугаа зөөрлөж чадна. Товчхондоо шингэн бол тээврийн хэрэгсэл ус нь, хорт бодис бол дотор нь урсаж буй хог хаягдал юм. Шингэний эргэл зогсоход хорт бодис гадагших боломжгүй болж нэг дор тунан эзний ханыг өрөвсүүлдэг нь ийм учиртай. Лимфийн систем өөх тосыг шимэгдүүлдэг. Бидний сайн мэдхээр хоол, хүнсээр авсан уурга ба нүүрс ус нарийн гидсэн задраад үүдэн судасны портал вен системээр дамжин шууд элэг рүү очиж цэвэрлэгдэн метаболизмд ордог. Өөх тос огт өөр замаар аюултай ба нууцлаг замаар аялдаг. Яагаад өөх тос цус руу шууд орж чаддгүй вэ? Өөх тос цуснд дуустдаггүй. Нарийн гидсний салцад задарсан өөх тос ба тосон дуустдаг витаминууд А, Д, Е, К, энтероцит гидсний эс дотор цугларна. Киломикрон хэрхэн бүрэлддэг вэ? Гидсний эс дотор тосыг цустай ба тунгалгийн шингэнтэй холихын тулд гадуур нь уурга ба фосфолипидээр бүрхэж киломикрон гэдэг том липопротеин бөмбөлөг цавлгаатай болгодог. Киломикрон нь асар том молекул учраас цусны хялгасан судасны микро нөхөр огт нэвтэрч чаддаггүй. Тунгалгийн тусгай зам дактил пайплайн киломикрон зөвхөн нарийн гидсний хөглөг бүрт байх дактил хэмээх тунгалгийн судасны том амсраар сорогдон орж чадна. Аюултай нууц киломикрон нэлгээд аваад гидсний тунгалгийн судас мезентерийн зангилаа цистерна чили гэсэн чэшний тунгалгийн сувгаар дамжин шууд зүрх ба судасны цусны эргэлт рүү цутгадаг. Өнөөдрийн бичлэгээр гидсний лимфийн тогтолцоо ба гүйцэтгэх үүргийн тухай ярьлаа. Дараагийн бичлэгээр нас ахих ба бидний буруу зуршид амьдралын хэв маягаас болж лимфийн тогтолцоонд ямар өөрчлөлт гардаг талаар ярих болно. Дараагийн видеогоор энэхүү гидсний тунгалгийн системд гарсан өөрчлөлтүүдийг хэрхэн засаж эрүүлжих болон залуужуулах нууцыг ярьж болно. Сувгаа дагаад дараагийн видеогоо хүлээн авч үзээрэй. Баяртай. Таалагдсан бол лайк дараарай. Мөн сэтгэгдэл үлдээгээрэй. Та бүхний сэтгэгдэл надад маш их эрч хүчийг өгдөг шүү. Маш их сэтгэгдэл ирүүлсэн та бүхэндээ баярлалаа. Та бүхэнд эрүүл энхийг хүсье. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.